Бидэндээ ярилцаж байгаад баярлалаа хатагтай Садия. Таатай байна. Намайг өрсөнд баярлалаа. And also we are seeing Дэлхийд даяар геополитикийн хурцтмал байдал, тэгш бус байдал нэмэгдэж эдийн засгийн өсөлт удааширч байна. Тийм ч учраас энэ удаагийн дэлхийн эдийн засгийн форум хамтын ажиллагаа улам илүү бат бөх болж байгаа талаар онцолж байна. emphasizes that cooperation is evolving rather than Тэгэхээр таны хувьд эдийн засгийн өнөөгийн төлөвийг хэрхэн харж байна вэ? Ямар гол эрсдлүүд байна вэ? and what are the key risks here? Thank you. Би таны асуултыг хоёр хэсэгт хувааж хариулъя. Өнгөрсөн 7 хоногт Дэлхийн эдийн засгийн форум жил тутмын уулзалтын үрдэл болгож дэлхийн эрсдлийн тайлангаа танилцуулсан. Энэ удаагийн тайлангаас бидний олж мэдсэн зүйл бол богино хугацаанд тулгарах хамгийн гол эрсдэл бол гео эдийн засгийн зөрчил. Дараа нь улс орнуудад зэвсэгт мөргөлдөөн гарах магадлал багтаж байна. Сулгаанд оролцогчдын 3/1 нь гео эдийн засаг, геополитикийн талаар маш их санаа зовниж байна. Түүнчлэн цаг агаарын онц ноцтой үзэгдэл түүнтэй холбоотой эрсдлүүд багтсан. Нийгэмд хит их туйшрал үүсэх, тэгш бус байдал газар авахгүй гэсэн болгоомжлол мөн нэмэгдэж байна. Эдгээрээс хамгийн хурдтай нэмэгдэж байгаа эрсдлүүдийг харахад эдийн засгийн эрсдлүүд багтаж байна. Эдийн засгийн эрсдлүүд өнгөрсөн оноос 7-8 байраар дээшилсэн. Инфляц, эдийн засгийн удаашрал илүү их санаа зовоож байна. Хөрөнгөний зах зээлд хөөсрөл үүсэхгүй гэсэн болгоомжлол мөн үүссэн. Эдгээр нь ерөнхийдөө энэ он тулгарч болох хамгийн гол эрсдлүүд байна. Үүний дараа таны дурдсанчлан хамтын ажиллагаа өөрчлөгдөж болох ч бид бүгд бие биеэсээ маш их хамааралтай учраас алга болохгүй. Миний сая дурдсан эдгээр бүх эрсдлийг зөвхөн нэг улс орон ганцхан компани зохицуулж чадахгүй. Эдийн засгийн хамтын ажиллагаа зайлшгүй шаардлагатай. Харилцан яриа хэлцэн шаардлагатай. Би биетэйгээ хамтран ажиллаж, итгэлцлийг сэргээх чадвартай байх сэтгэл шаардна. Энэ сэдвийн хүрээнд яриа хэлцээ өрнүүлэх нь энэ удаагийн чуулгын гол зорилго юм. So also inflation is perceived Монгол улсын хувьд инфляц өндөр эрсдэл дагуулж байна. Инфляцийн түвшин өнгөрсөн оны турш өндөр хിവэр байсан бөгөөд 12 дугаар сард Төв банкны зорилтод хязгаарт орж ирсэн. December. So Тэгэхээр бодлого боловсруулагчид үүн дээр ямар байдлаар арга хэмжээ авах ёстой вэ? So around the world, inflation is Дэлхийд даяар улс орнуудын инфляц төв банкнуудын тогтоосон зорилтод түвшинд ойртож эхэлж байна. to the target set by central. Зарим тохиолдолд төв банкнуудын тогтоосон зорилтод аль хэдийнэ хүрсэн. However, the big risk at the moment is what will Гэсэн ч одоогийн байдлаар дэлхийн хэмжээнд хамгийн том эрсдэл бол гео эдийн засгийн зөрчил. as there are Энэ нь урт хугацаанд инфляцид хэрхэн нөлөөлөх вэ гэдг нь чухал. currently been absorbing those higher prices. Тариф нэмэгдэж байгаатай холбоотойгоор одоогоор зардлын өсөлтийг өөрсдөө шингээж байгаа компаниуд үүнийгээ хэрэглэгчдэд дамжуулж эхэлэх үү. Will we see rising prices around specific Гео эдийн засгийн сөргөлдөөн улам бүр нэмэгдэж байгаа учраас тодорхой чухал ашигт малтмал нөөцийн үн өсч улмаар хэрэглэгчдийн төлөх үнд нөлөөлж эхэлэх үү гэх мэт. I think overall Тиймээс дэлхийн эрсдлийн тайланд бидний онцолж буй өөр нэг эрсдэл бол энэ оны турш бүүмеранг инфляц эргэн ирэх магадлалтай. boomerang inflation. Мэдээж хэрэг энэ бол зүгээр л эрсдэл. Over the Эдгээрийн аль нь ч заавал болох ёстой зүйл биш, аль нь ч урьдчилан тодорхойлсон дүгнэлт биш юм. None of these are foregone conclusions. I think it is very much Гэхдээ эдгээр эрсдлээс сэргийлэх хэрэглэгчдийн төлөх үн огцом өсөхгүй байхтаа анхаарах нь бодлого боловсруулагчид болон бизнесийн байгууллагуудын удирдлагуудын гарт эрх мэдэл байгаа гэж бодож байна. higher prices. so many companies are spending a lot of Маш олон компани хиймэл оюунд хэдэн их найд ам доллар зарцуулж байна. Тэгэхээр дараагийн 1-3 жилийн хугацаанд зардлын өсөлтийг та хэрхэн харж байна вэ? 3 years. Yeah. So we asked our chief economists exactly Бид ерөнхий эдийн засагчдаасаа яг энэ асуултыг асуусан. the spending Хэмэл оюуны зардал өсөх магадлалтай юу? likely to go up? Are the values Хэмэл оюуны томоохон компаниудын үнэлгээ өсөх эсвэл буурах магадлалтай юу? or are they likely to go down? And Гэхдээ дэлхийн шилдэг мэрэгчлэнүүд маш тодорхойгүй байр суурьтай байна. top experts in the world. So Судалгаанд оролцсон эдийн засагчдын 50% нь үнэлгээ буурна гэж үзэж байгаа бол 40 гаруй хувь нь үнэлгээ өснө гэж хариулсан. expect that valuations will go up. Тиймээс ойролцоогоор тал хувь нь нэг чиглэлд үлдсэн нь нөгөө чиглэлд явна гэж таамаглаж байгаа нь тодорхойгүй байдал маш их байгааг харуулж байна. And so we then asked them Бид мөн энэ он зах зээл ямар нэг гинтийн шок бий болох эсэх хэрв компаниудын үнэлгээ огцон буурвал өр нөлөө нь ямар байх талаар асуусан. these valuations, how limited will that Тэдний 70 гаруй хувь нь хэмэл оюуны зах зээлд шок болвол дэлхийн эдийн засгийн олон салбарт бодит нөлөө үзүүлэх, өргөн хүрээний нөлөө үзүүлнэ гэж үзэж байна. sectors of the global economy. So I think to Эдийн some засагчид тодорхой хэмжээгээр .com-ийн үеийн хөөсрөл болон тухайн үед хөрөнгөний захад уналт болоход юу болсныг дахин сануулж байна гэж but on бодож the байна. other hand, they're also saying that Гэхдээ нөгөө талаас хамгийн тааруу тохиолдолд ч энэ нь богино хугацааны цочрол бөгөөд хэмэл оюун урт хугацаанд бүтээмжийг олон талаар нэмэгдүүлэх үндсэн технологи хэвээр байх болно гэж үзэж байна.
Тиймээс бид ойрын 1 жил орчмын хугацаанд нэлээд тогтворгүй савлгаатай үеийг туулахад бэлэн байх хэрэгтэй гэж бодож байна. Эдгээр үнэлгээ өсөх үү буурах уу гэдэг нь одоогоор нээлттэй асуулт хэвээр байна. Гэхдээ урт хугацаанд хэрэв зөв шийдвэрүүдийг гаргавал энэ нь бүтээмжийг нээж хүмүүсийг ажилдаа илүү үр ашигтай болгох боломжтой. Яг тийм 2025 онд технологийн компаниуд хүчтэй өсөлт үзүүлсэн. Тэгвэл 2026 онд аль компаниуд хамгийн их ашиг хүртэх вэ? So I think this is really going to depend on the global outcome. Энэ нь үнэхээр дэлхийн эдийн засгийн төлөвөөс ихээхэн шалтгаална гэж бодож байна. The responses from our leaders and experts who responded. Манай гүйцэтгэх захирлуудын судалгаа болон ахлах эдийн засагчдын судалгаанд оролцсон удирдагчид мэрэгчлэтнүүдийн хариултыг харахад мэдээлэл харилцаа холбооны технологийн салбарын өсөлт үргэлжилнэ гэсэн хүлээлт өндөр байна. Sectors that are adjacent to our Түүнчлэн хэмэл оюунтай холбоотой салбарууд ч мөн адил огцом өсөх хандлагатай байгаа. energy and the construction of data centers. Жишээлбэл эрчим хүчний салбар, дата төвүүд, хэмэл оюуныг дэмжих бийт дэд бүтцийн бүтээн байгуулалт зэрэг нэг гол чиглэл юм. Хоёрдугаар дэлхийд дахинд болж буй үйл явдлыг харахад харамсалтай ч батлан хамгаалахын компаниуд ч мөн өсөлттэй байх магадлалтай. Энэ ч бас нэг өсөлтийн талбар. Гуравдугаарт олон улс орн дотоодын болон орон нутгийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх шаардлага тулгарч байна. There is a bigger focus on the education sector. Боловсрал, эрүүл мэнд урт хугацааны асаргааны салбарт илүү анхаарал хандуулж эхэлж байгаа тул эдгээр салбаруудад ч тэлж байна. Гэхдээ нийтлэг нэг том эрсдэл бий. Хөгжингүй болон хөгжиж буй орнуудын өөр маш өндөр түвшинд байна. In both advanced economies and emerging markets. So I think how Тэгэхээр засгийн газруу төсөв зарцуулалтаа хэрхэн зохицуулах нь тодорхой хязгаарлалтуудтай тулгархаар байна. and when we asked chief economist Ахлах эдийн засгийн байр суурийг харахад засгийн газрууд батлан хамгаалах, стратегийн ач холбогдол бүхий үйлдвэрлэлийн бодлогын хүрээнд тодорхой салбаруудыг дэмжихэд илүү хөрөнгө оруулах хандлагатай байгаа. in aspects of industrial policy where they want to strategically grow certain parts of their industry and certain sectors. Харин нэг хэрэгцээтэй боловсрал, эрүүл мэнд, нийгмийн үйлчлэгээний санхүүжилтийг бууруулах магадлал өндөр байна. Services at exactly the moment Энэ бол эдийн засагт тулгарч байгаа гол эрсдэл гэж бодож байна. many economies. So a lot of analysts Олон шинжээчид үр ядуурал мөн микро эдийн засгийн асуудлуудыг хөгжиж буй зах зээлийн гол саад тутгаар гэж хэлдэг. the main hurdles in the emerging markets. So Тэгвэл 2026-нд хөгжиж буй орнууд ямар гол сорилтуудтай тулгарч магадгүй байна вэ? So I think there's a couple of elements there. So when we look Энд хэд хэдэн чухал хүчин зүйл бий. at the risks, Дэлхийн эрсдлүүдийн хоорондын уялдаа холбоог харахад тэгш бус байдал нь хамгийн их харилцаа холбоотой эрсдлээр нэрлэгддэг. at multiple levels, inequality Улс хоорондын тэгш бус байдал, улс доторх тэгш бус байдал гэх мэт маш олон түвшинд энэ нь харагддаг. when you do get into a more Энэ нь гайхах зүйл биш л дээ. Учир нь эдийн засгийн хамтын ажиллагаас тулгарх үед үн өсөж бараа үйлчлэгээ хомсдох нь ялангуяа эцсийн хэрэглэгчдэд хүн дээр тусдаг. goods and services is going to get Улмаар нийгмийн тэгш бус байдал, туйлширлыг нэмэгдүүлэх эрсдэлтэй. greater inequality and lead to more Гэхдээ хөгжиж буй орнуудын давуу тал нь эдийн засгийн хамтын ажиллагааны үр өгөөжийг ойлгож мэдэрсэн байдаг. developing economies in particular have a source Тэдний хүн амын өсөлт амжиргааны түвшин дээшлэхийг бодитоор харсан тул эдийн засгийн үнсэрхэг үзэл рүү хазаах сонирхол харьцангуй бага. they have been able to grow, they have been able Тиймээс тэд эдийн засгийн хамтын ажиллагааг үргэлжлүүлэхийг илүү ихээр дэмждэг. incentive for economic Зүүн Азийн орнуудад хоёр талт худалдааны хэлцээр ихээр байгуулагдж байгаагаас үнийг тод харж болно. cooperation, and that is of course exactly Хоёр дахь чухал асуудал бол хүмүүн капитал. more continued bilateral trade agreements. Өмнө нь хөгжиж буй орнууд хямд хөдөлмөр бага цалин дээр суурилж өрсөлддөг байсан. Economic cooperation is good for them. So I think that's Гэхдээ өнөөгийн эдийн засагт энэ нь ялалтын стратеги байхаа болсон. developing economies have in the past tended to compete on the basis of cheap labor and low wage. Харин эсвэргээрээ тэд ур чадварыг сайжруулах, хүмүүст илүү их хөрөнгө оруулах, илүү өндөр нэмүү өртөг шингэсэн ажилд анхаарах хэрэгтэй. Better skills, better investment in people, ensure that people are working. Хүмүүс илүү сайн ажил, илүү сайн үр дүнд хүрэх боломжтой байх ёстой. Local populations have better jobs and better outcomes. So I think that's really where the focus will need to be. It's going to Тиймээс хөгжиж буй орнуудын хувьд хүмүүн капиталын хөгжилд шин түвшинд анхаарах шаардлага гарч ирнэ гэж бодож байна. thank you so much. Бидэнтэй ярилцсанд маш их баярлалаа Садя. Great to have you. Thank you very Баярлалаа. much. Thanks for having me.